За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хэвлэл мэдээллийн суурь боловсролын цуврал хичээлийн хүрээнд Google-ийн агсан түвшний хайлт болон мэдээлэл цуглуулах зарим хэрэгслийн талаар суралцгаалнаа. За хичээлийн агуулгатайгаа танилцъя. Мэдээж хичээлийн зорилгоо тодорхойлно. Яагаад Google-д агсан түвшний хайлт хийж сурах чадвар эзэмших ёстой вэ? Яагаад ингэж бид нар хайлтыг илүү наривчилж өөрт хэрэгтэй мэдээллийг хэрхэн богино хугацаанд олох талаар суралцсан. За Google хайлтын тухай мэдээлэл авна. За оновчтой хайлт хийх аргуудаас суралцах болно. За хичээлийн зорилго. Интернетээс мэдээллийг хэрхэн үр дүнтэй хайж хэрэгцээтэй мэдээлэлээ олж авах чадвар эзэмшнэ. Бид бүхэн өдөр тутмын амьдралдаа асар их мэдээлэл донд амьдарч байна. Эдгээр мэдээллээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг хэрхэн яаж богино хугацаанд үр дүнтэйгээр олж авах аргад суралцсанаа. Ийм чадвар эзэмшнэ. Энэ нь хэвлэл мэдээллийн суурь боловсролын маш томоохон чадваруудын нэг байгаа. За мэдээж Google хайлтын энэ оновчтой аргыг хэрэгэлд сураагүй тохиолдолд нийт Google хайлтын Google-ийн мэдээллийн 6% хайлт хийгддэг байна. За 1998 онд Larry Page, Sergey Brin-аар Google хайлтыг албан ёсоор эхлүүлж байсан. Тэгээ 2002 онд Google News, 2004 онд бидний сайн мэдэх Gmail хаягийг шинээр нэвтрүүлж, 2005 онд Google Maps, 2008 онд Google Chrome веб браузерыг шинээр нэвтрүүлж байжээ. За Google хайлт нь бол ерөнхийдөө хүн болгон хэрэглэх хайлт их боломжтой, энгийн хялбар, ойлгомжтой байдаг. За тэгээд жишээ нь хялбар хайлт хийгээд бид нар өөрт ойрхон байх, байрлах, эмийн сан, эмнэлэг, автобусны буудал зэрэг мэдээллийг олж авах боломжтой. Магадгүй гадны улсад явж байхдаа энэ хялбар хайлтыг хийж чаддаг ч юм уу мэддэг байх тохиолдолд төөрхгүйгээр очих газраа очих боломжтой байх нь. За тэгээд хайлтын хэсэг дээр nearby гэд bus stop буюу автобусны буудал, эсвэл hospital, эмнэлэг, school гэд ч юм уу nearby гэж бичээд өөрт ойрхон байгаа байршлыг олох боломжтой. Өөрийн локейшнийг асаагаад байршлаа олох боломжтой. За мөн өөрийн очихыг хүсэн газрынхаа хаягийг хийгээд аль замаар хэдэн минутанд яаж очих гэсэн наривчлалтайгаар бас мэдээллийг хайх боломжтой. Энэ бол хялбар хайлтуудын нэгэнд орно. За тэгээд weather гээд цаг агаарын мэдээлэл, тухайн улсад хэдэн цаг болж байгаа мэдээлэл, ханшийн мэдээлэл зэргийг хялбархан хайлт хийгээд олох боломжтой. За оновчтой хайлт хийх аргууд нь бол бид бүхэн өөрийн хайж буй мэдээллийг илүү наривчилж олох боломжуудыг бидэнд өгнө. За хашил тэмдэг ашигласнаар жишээ нь хэвлэлийн хүрээлэн гээд бид бүхэн хайлт хийх тохиолдолд гарч ирж байгаа илэрц, хашил тэмдэг ашиглаад хайлт хийж байгаа хоёр илэрцийн донд гарч ирж байгаа үр дүн асар ялгаатай байдаг. За хэвлэлийн хүрээлэн гэж зүгээр бичиж байгаа хайлт маань болохоор хэвлэлийн гэдэг үг орсон, хүрээлэн гэдэг үг орсон илэрцүүдийг бид бүхэнд харуулж байгаа бол хэвлэлийн хүрээлэн гэд хашилтанд хийх тохиолдолд илүү наривчлаа хэвлэлийн хүрээлэн гэсэн хоёр үгийг хамттан байгаагаар хайлтын үр дүнг илүү наривчилж өгдөг. За тэгээ хасах тэмдэг ашигласнаар тухайн хайлтад орохгүй тухайн хайлтад харагдахааргүй үгнүүдийг оруулж болно. Жишээ нь хэвлэлийн хүрээлэн гэхэд хүмүүс үйлдвэртэй хэвлэх үйлдвэртэй андуурдаг болохоор магадгүй хэвлэх гээд хасах тэмдэг тавиад хэвлэх гээд бичих тохиолдолд хайлтын үр дүн маань илүү наривчлагдаад оновчтой болоод ирнэ гэсэн үг. За хит хідэн утгаар нэг зэрэг хайх буюу or энийг бичихтэй мэдээж хоёулынгийн томоор тэмдэглээд тухайн хайлтыг хоёр үгээ бичих тэгээ хайлт хийх тохиолдолд хайлт маань оновчтой болох нэ. За тодорхой сайтад хайлт хийх буюу сайт гээд тодорхойлтын цэг, файлын төрлөөр хайх буюу file type гээд тодорхойлтын тэмдэг тавиад хайлт хийх тохиолдолд мэдээж хайлтын илэрц маань илүү наривчлагдаад ирнэ. За бид бүхэн дараа нь илүү наривчлагдаад практикт Google дээр хайлт хийгээд энэ оператор
бүлтгэр үгнүүдийг ашиглаад оновчтой хайлтыг жишээн дээр харуулна. За дараагийнх нь мэдээж өгцөн сайттай төстэй сайт хайх буюу related. За related гээд phrase inst гэх тохиолдолд хэвлэлийн хүрээлэнтэй төстэй сайттай тийм ээ магадгүй өөр бусад орны хэвлэлийн хүрээлэнгийн сайтуудын мэдээлэл гарч ирнэ. За гарчигт орсон үгээр хайх буюу тийм ээ таны хайлт хийх үг зөвхөн тийм ээ ямарваа нэгэн мэдээллийн гарчинд орсон нэг юм уу хоёр үгийг санаж байгаа тохиолдолд энэ title гээд тодорхойлох цэг аваад тухайн үгээ бичээд хайх тохиолдолд та өөрийн хайж буй мэдээллийг олж чадах нэ. За агуулгад орсон үгээр хайлт хийх буюу in text гээд хайлт хийх тохиолдолд за тухайн мэдээний эсвэл агуулгын тийм ээ таны хайж буй зүйлийн агуулга дотор нь тухайн үг орсон байхаар хайлт хийнэ гэсэн үг. За холбоост орсон үгээр хайлт хийх болон тодорхойлт хайх define гэх тийм ээ хайлт хийгээд үзэх тохиолдолд та өөрийн хүссэн тодорхойлтуудыг авах боломжтой. За ингээд бүгдээрээ Google дээр хайлт хайж үзцгээе. За саяны ярьсан тийм ээ хэвлэлийн хүрээлэн гээд бүгдээрээ бичээд үзье. Ерөнхийдөө Google илүү дэвшилтэд те бид бүхний өмнө хайж байсан түүхүүдийг ингээд доор бид бүхэнд харуулж тийм ээ илэрцээр хэвлэлийн хүрээлэн гээд би өмнө хайж байсан болохоор хэвлэлийн хүрээлэн гээд гарч ирж байна. Таны одоо ямар үг бичих гэж байгааг одоо мэдээлэл судалгааны алба гэх мэтчлэн ингээд илэрцүүд нь доороо гарч ирж байна. Таамаглаад ингээд илэрцүүдийг нөгөө өгнүүдийг хайлтын өгнүүдийг гаргаж ирдэг. Мөн мэдээллүүдийг гаргаж ирдэг. За хэвлэлийн хүрээлэн гээд хайх тохиолдолд хэдүүлээ нь багаж хэрэгсэл гээд дэлгэрүүлээд харах юм бол нийт 520 мянган илэрц гарч ирж байна. За энийг илүү наривчлаад хашилт аваад хайлт хийх тохиолдолд 92400 5 дахин бага тийм ээ мэдээлэл дундаас бид бүхэн өөрийн хүссэн мэдээллийг олж авах нэ. За хашилт тэмдэг юм байх нь түрүүн хэлсэнчлэн тийм ээ хасах тэмдэг ашиглаад манайх одоо хэвлэх үйлдвэр бишээ гэд хэвлэх гэдэг үгийг хасчээ. Мөн хэвлэх гээд хасах тэмдэг аваад хэвлэх ахаад хасах тэмдэг аваад үйлдвэр гэдэг үгнүүдийг хаснаа. Илэрцэд гарах тийм ээ утга гарчинд нь байна уу, агуулганд нь байна уу, им хэвлэх үйлдвэр гэдэг хоёр үгийг оруулахгүйгээр хайлт хийгээд үцхэд хайлтын илэрц маань 71700 болоод багасж байна тийм ээ. Тэгэхээр бид бүхний хайх одоо мэдээлэл илүү багасаад гараад ирж байна гэсэн үг. За дараагийн Google operator буюу file type гэдэг хэдүүлээ файлын төрлөөр хайлт хийж үзцгээе. За миний өмнө хайлт хийжсэн мэдээллүүдийн тийм ээ түүх болоод доотлолт ингээ гарч ирж байна. File type гээд тодорхойлох цэг аваад PDF файлыг бид бүхэн хай. За интернет салцсан PDF file type PDF. За файлын төрлөөр интернет маань гацаад ах шиг байна те. File type гээ тодорхойлох цэг тавиад PDF файлыг хайнаа гэд. За одоо олж ин те хайлт хийх тохиолдолд 629 сая мэдээлэл. Би одоо ямар ч нэр өгүүлгүйгээр тийм ээ зөвхөн PDF файл хайнаа гэхэд бүр 629 сая мэдээлэл гарч ирж байна. За энд дээр наривчлаад сэтгүүл зүй гэх тийм ээ сэтгүүл зүйтэй холбогдлолтой PDF файл хай. Тэгэх тохиолдолд бид бүхэнд 2250 илэрц гэх тийм ээ яг ямар мэдээлэл хайх гэж байгаа илүү наривчлаад гаргаад ирж байна. За тэгээд мөн одоо агуулгат нь in text буюу агуулга дотор нь сэтгүүл зүй гэдэг илэрц хэд байна вэ гэх тохиолдолд 7450 илэрц. За та бүхэн энэ ялгааг нь харж байгаа бох тийм зөвхөн file type гэд хайх тийм ээ file type дотроо агуулга дотроо сэтгүүл зүй орж ийн үү гарчиг дотроо сэтгүүл зүй орж ийн үү гэд
хайлт хийхэд үр дүнгууд маань асар ялгаатай тийм ээ гарч ирж байна. Энэ title гээд тодорхойлох цэг тавиад сэтгүүл зүй буюу гарчигн дотор сэтгүүл зүй гэдэг нэртэй PDF файлыг хайлаа. 125 илэрц тийм ээ бид бүхэнд хэрэгтэй сэтгүүл зүй гэсэн гарчигтай 125 PDF файл байх нэ. За дараагийн оператор тодорхой сайтаас бид бүхэн мэдээллийг хайх. Сайт гэж тодорхойлох цэг. Тэгээд presence орог цэг имэн гэд хайлт хийх тохиолдолд тийм ээ хэвлэлийн хүрээлэнгийн сайтанд орсон мэдээллүүд харагдана гэсэн үг. 91 илэрч харагдаж байна. Ингээ орох юм бол тийм ээ бүгдээрээ хайлтын үр дүн маань presence орог цэг имэн гэд англиар, монголоор судалгаа, бидний тухай, ангилал, мэдээлэл гэх тийм ээ сайтын мэдээллүүд харагдах нэ. За сайтын мэдээлэл дотроо гарчигн зөвхөн сэтгүүл зүй гэдэг гарчигтай мэдээлэл хайх тохиолдолд за хайлтын илэрц маань бүр наривчлагдаа тийм ээ нэгэн илэрц гарч ирж байна. Ингээд бид бүхэн өөрийн хайсан тийм ээ хүссэн хэрэгцээтэй нэг мэдээллийг олох боломжтой, олох чадвартай боллоо. За мөн ижил төстэй сайт хайх буюу related гэж бичээд тодорхойлох цэг тавиад Press Institute гэд хайлт хий тийм ээ. Тэгэх юм бол 3,480,000 мэдээлэл гэдэг чинь энэ болохоор Press Inst гэдэг өргөтгөлтэй тийм ээ сайт хайж байгаа учраас бид бүхэн үгээ бас зөв бичих ёстой. Хайлтын илэрц нь 919,000 илэрц. За хамгийн ихэнд мэдээж хэвлэлийн хүрээлэнгийн Press Institute of Mongolia гэх тийм ээ сайтын мэдээлэл гарч ирж байна. Доошлоо гүйлгээд Facebook пэйж мэдээлэл юмнууд нь гарч ирж байна. За LinkedIn тийм ээ Facebook, Instagram зэргийн мэдээллүүд гарч ирж байна. За дараа нь in URL буюу URL гэд холбоосонд орсон мэдээлэлээр хайх буюу за Press Inst гэдэг холбоосонд тийм ээ мэдээлэл орсон гэд хаяа сайтынхаа мэдээллийг л наривчлаад байна шүү дээ. Тэгэх юм бол 8 илэрц гарч ирж байна. За эцэст нь бүгдээрээ define буюу тийм ээ хүссэн зүйлийнхаа тодорхойлтыг хайлт хийж болно. Сэтгүүл зүй гэж. За бүгдээрээ шууд сэтгүүл зүй гэж тайгаад үзье. Сэтгүүл зүүн тодорхойлт хайж байгаа хгүй. Сэтгүүл зүй гэд Google дээр хайлт хийхэд бид бүхэнд сая 70,000 ширхэг хайлтын илэрц гарч ирж байна. Гэтэ хамгийн дээдлэл мэдээж сэтгүүл зүй гэд Википедиа толын мэдээлэл гарч ирж байна. За тодорхойлолт гэж бичих тохиолдолд биднэрт одоо хэдэн үр дүн гарч ирэх нь тийм ээ. Define гэж бичээд сэтгүүл зүй хайлт маань 1100 болоод наривчлагдаж байна. За ингээд та бүхэндээ ерөнхийдөө Google дээр ашигладаг тийм ээ мэдээлэлээ илүү тодорхой яг өөрийн хүссэн мэдээллийг олж авахд ашигладаг Google-ийн агсан түвшний операторуудын талаар хичээл орлоо. Анхаарал тавьсанд баярлалаа.